Хувьцаа эзэмшигчдийн ээлж туралд хэрхэн саналаа өгөх вэ? Хувьцаа эзэмшигч та хувьцаа эзэмшигчдийн цахим хуралдаа 2020 оны 4 сарын 25-ны өдөр Лайпциг ард цэгмээр оролцох боломжтой. Хуралдаа оролцохдоо та өөрийн интернет өчөөс Лайпциг ард цэгмэн гэж бичихэд дараах цонх гарч ирэх ба та аль компанийн хувьцаа эзэмшигчдээс хамаарч өөр дэрсэн 6 оронтой нус дугаараар нэвтрэх юм. Онлайн хурлын дээр таны овог нэр, регистрийн дугаар, эзэмшиж буй хувьцааны төрөл, таны эзэмшдэг хувьцааны тоо байна. Дэлгэцний баруун талд хурлын материал, тухайн компани жилийн тайлан, мөн санал өгөх, асуулт гэсэн товчлуур байх ба та санал өгөхдөө санал өгөх товчлуур дээр дарж санал өгөх цонх нээгдэнэ. Үүнд хэлэлцэх асуудлын жагсаалт байх ба зөвшөөрсөн, татгалзсан, түтгэлцсэн гэсэн сонголттой байна. Та нэг л удаа санал өгөх боломжтой ба дээрх сонголтоос аль нэгийг сонгож санал өгөх товчон дээр дарж таны саналыг тоолгын комиссд илгээнэ. Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр та асуулт асуух боломжтой ба хөтөлбөрийн дагуу асуулт хариултын цагт таны сонирхсон асуултанд хариулах болно. Түүнчлэн хувьцаа эзэмшигч та ээлж турлаа оролцох боломжгүй бол 2020 оны 4 сарын 24-ний 11 цаг хүртэл ард санхүүгийн нэгдлийн байранд өөрийн биеэр ирж бичгээр урьдчилан саналаа өгөх боломжтой. Хүчтэй хамтдаа